тухайн үед болохоор үгний баялаг бол мэдээж байхгүй учраас англи хэлийг одоо жишээлбэл би өөрийнхөө мэрэгжилтэд уялдуулаад барилга барих гэж үзвэл тоосох дүүргэлт яг үндсэн тэр арга ясна өөрөө үг байдгийм байна гэж үзсэн. Тэгээд англи хэлний үгийг цээжилсэн надад нэлээдгүй үр дүнгээ өгсөн байгаа. Энэ бичлэгийн бүтцээ би 3 хэсэгт хуваах болно. Нэгдүгürt англи хэл сурахад аль үгийн чагсаалтаас эхлэх вэ? 11,000 үгээ яг хаанаас олж авах вэ? За хоёрдугаарт тэрийг одоо чагсаалтаа хэрхэн толгой дотроо ой санамжийн дотроо буулгаад буцаад ашиглахад одоо бэлэн болох вэ? Буюу арга технологи. Гуравдугаарт нь болохоор юу вэ гэхээр тэр одоо жагсаалт арга технологиг ашиглаад өдөр тутамд яаж одоо тэр цагийг тэрэнд гаргаж зарцуулах вэ гэдэг талаар. За ингээд ямар үгийг цээжлэх вэ? За түрүүний ярьсан миний хувьд бол одоо 10 жилдээ орос хэллийг товтоо үзсэн. Тийм учраас англи хэлний ер нь бол наад захын үгийн баялаг маш буу сайн үндсэн энгийн одоо үг буюу хамгийн essential гэж ярьдагтай тэр үгнүүд рүү орж эхэлсэн. За тэгээд 4000 essential English words гэдэг энэ одоо ном олж авсан. Тэгээ энэхүү ном нь тухайн үед бол PDF-ээр аудиогоор одоо ч гэсэн YouTube дээр ингээд аудио нь бас байж идэх юм байна лээ. Тэгээд энэ номыг олж аваад эхний нэг нь бол ингээд гараараа хийж эхэлсэн. Тэг яагаад би энэ одоо яг хаанаас эхлэх вэ? Яг ямар материалаас эхлэх вэ гэдгийг ингэж одоо деталь нь яриад нөхөр хүмүүс болохоор ер нь одоо аливаа имийг сурахын тулд одоо маш олон их сурвалжаас харьцуулт тэгээд нэг нь барьж авахгүйгээр ингээд цаг алдаад яг сурсан юм байхгүй төвлөрөл үүсэхгүй ингээд самгардаад идэх юм шиг санагддаг. Надад ч гэсэн тухайн үед бол яг тийм нөхцөл байдал үүсэх гээд харин ерөөсөө шийдээд нэг их сурвалж буюу яг энэ 4000 үгийн одоо 6 цуврал номыг бүгдийг эхнээс нь 1 2 гэдэг ингээ хийж эхэлсэн. Тэгээд одоо энэ ном юугаараа онцлог вэ гэхээр нэг их дээр 20 тийм шинэ үгтэй 20 шинэ үгээ тэр их дээр хэрхэн хэрэглэх вэ гэдгээ тайлбарлчихсан. Тэгээд үг болгоныг бас нөгөө англиас англи одоо толтойгоор ингээд хэрэглээг нь бас давхар хойно дахиад нэг жишээтэйгээр ингээд тайлбарлчихсан дасгал ажилттай байсан 4000 үгийнхнаа эхний нэг их буюу 20 үгийг цээжлэхэд бол яг ингээд тодорхойлтын гараараа дэвтэр дээр ингээд бичиж яхад надад үннийг хэлэхэд тэрний талыг одоо шахуу мэдэхгүй асуудал гарч ирсэн. Тэгтээ яг жилийн дараа гэхэд маш их одоо ахис дэвшил гарсан гэдгийг бол бас хэлмээр байна. За ингээд тэр одоо 4000 үгээ ер нь одоо цээжлээд дуусныхаа дараа академик англи хэл рүү орсон. Тэгээд академик англи хэл дээр бол IELTS-д одоо манай гэр бүлийн хүн бэлдэж исэн учраас бас 7000 академик англи хэлний тэр одоо тайлбар тойл байсан. Тэгээд тэрийг бас цээжилж эхэлсэн. Тэгэхээр ингээд нийлээд 11,000 үгийн ерөнхийдөө одоо чагсаалт надад бий болсон гэсэн. Дараагийн ээлжинд тэгвэл энэ 11,000 үгт одоо ингээд номон дээр цаасан дээр одоо дижитал байдлаар ч гэдэг юм уу PDF-ээр файлаараа ингээд жигсаалт байгаа шүү дээ. Тэр жигсаалтыг толгойдоо хийж шалгалт өгөн толгойдоо хийж хэрэглэндээ. Тэгэхээр энийг яаж толгойдоо хийх вэ? Тэр тэгээд улмаар хэрэглээ болгоод яаж хүмүүстэй харилцаа үүсгэх вэ гэдэг талаар авч үзье. Ямар арга техник ашиглаж ирсэн бэ гэдэг талаар. Ер нь одоо үг цээжлэхийн тулд англиас монгол руу, англиас англи руу эсвэл одоо тусгай ой тогтоолтын өрмөц өгүүлбэрийн бүтцээр ингээд цээжлэх гэсэн үндсэн 3 арга барилыг бол миний хувьд ашигласан. За тэгээд ер нь мэдээж одоо уламжлалт буюу хамгийн түгээмэл хэрэгэлдэг үг цээжлэх арга бол англи тэгээ монгол гэсэн юм орчуулгаар нэгтний ээлжинд цээж адлах гэж үзсэн боловч тэр нь буцаагаад яг хэрэглэх гэхээр яг энэ үгийг хаана хэрэгэлдэг юм бол ямар үгтэй хоршуулдаг юм бол өгүүлбэрийн аль хэсэгт ордог юм бол гэх зэрэг тийм одоо яг хэрэгжилж чадахгүй байдал надад үүссэн эргэлзээнүүд. Тийм учраас ингээд ярих гэхээр гацдаг ч юм уу те. Харин одоо дөрөвний ярьсан тэр 4000 үгтэй эхүүдийг уншаад ардлаас англиас англи толийг нь харах явцад ямар одоо ялгаа мэдрэгдсэн бэ гэхээр англиас англи руу орчуулж явах үед яг хэрэглээг нь англи үгээр тайлбарлчихсан байдаг. Дээрээс нь урталт нь нөгөө их ороод яг энэ үгийг ийм үед энэ үгийн дараа хэрэглүүлэх зүгээр юм байна гэдэг тийм одоо ер нь рефлекс сууж ийн гэсэн үг те. Ингээд ер нь ингээд ойлгоод авчхаар англиас англи тойл нь бол маш үр дүнтэй санагцсан. Харин 3 дугаарх тэр ой тогтоолтын аргыг хэрхэн ашиглаж одоо үг цээжлэх шаардлагатай болсон бэ гэхээр түрүүний ярьсан нөгөө 4000 тэр одоо үндсэн үгийг бол цээжлэхэд цаанаасаа тийм аргачлалтай дасгал ажилтай байсан учраас онцгой ой тогтоолтын арга шаардлагагүй. Ягаад гэвэл их нь өөрөө
тэр эхийг ойлгочих юм бол их дотор байсан тэр одоо нэг үлгэр шиг юм байгаа шүү дээ, тэ. Тэр одоо юмыг дотор нь одоо монголчилж ойлгоод дотор нь байгаа үгүүдийг бас ингээд санчих юм бол үндсэндээ тэр бол бас нэг ой тогтоолтын аргыг хүн дээр одоо ашиглаж байгаа цаанаасаа өгсөн дасгал байсан гэсэн үг. Харин академик үг цэжлэх болоод ирэхээр түрүүний ярьсан одоо ой тогтоолтын өрмөц өгүүлбэрийн бүтцийг ашиглаад ингээд толгойдоо тэр үгийг сулгаж авах арга байгаа. За жишээлбэл spin гэдэг үг нь тэгэхээр одоо эргэлдэх гэсэн үг те. Тэгэхээр энэ үгийг би ой тогтоолтын өрмөц тэр өгүүлбэрийн бүтцийг ашиглаад хэрхэн одоо тогтоож болох вэ гэхээр одоо миний хувьд бол сакс тоглох дуртай. Тэгэхээр одоо сакс тоглохдоо бид нар спин хийж нэгэ хуурдгаа, эргэлддэгэ тийм. Тэгэхээр би энэ спин гингүүд бид нарын чинь нөгөө спин гэдэг чинь энтэй холбоотой биш. Тэгээд ер нь бол одоо мэдхгүй хэрэглээдсэн үгээ мэдээд авах жишээ нэ. Тэгээд өөртөө ойрхон өрмөц өгүүлбэрийг зохиогоод тэгээд өөрийнхөө ой тогтоолтонд одоо тэр мэдж байгаа үйлдэлтэйгээ холбосноор энэ спин гэдэг үгийг бол маш амархан цээжилж болж байна гэсэн. Тэгээ бас энэ өгүүлбэрийг нэг одоо туршаад үзээрэй, нэг хоногийн дараа бас имжлэгийг дахиж нэг үзээч юм уу, өөрийгөө нэг шалгаад үзээрэй. Ремайндер тавьж байгаа. Тэгээд энэ арга хэр танд нөлөөлсөн байна уу гэдгийг бас хараад үзээрэй. За ингээд 3 дугаар хэсгийн тухай ярив. Цаг заваа энэнд яаж зарцуулах вэ? Хэрхэн ямар цагаа энэ үг цэжлэхэд зарцуулах вэ? Хүн өөрийнхөө зуршилтаа яаж энийг нэгтгэх вэ гэдэг тухай асуудал. Хүн болгон одоо ингээд сургууль төгслөл бол ер нь чөлөө завгүй ажил хийгээд эхэлдэг. Гэр бүлтэй бол гэр бүлээ авч явах хэрэгтэй. Ялангуяа эрэгтэй хүмүүс, за эмэгтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй үр хөвгтгээд маш завгүй болчдөг. Тэгэхээр бид нар хэдийгээр тийм завгүй одоо ажиллаж байгаа харагддаг ч гэсэн ер нь одоо хүнд дор хаяж нэг өдөрт нэг цагийн сул цаг хий дими юм зарцуулдаг, одоо фейсбુક ухдаг ч гэдэг юм уу мэдхгүй. Одоогийн байдлаар ингээд та бүхэн өөрсдийнх дээрээ бодоод үзвэл нэг өдөр болгон яг тогтмол өртчин гардаг нэг тийм сул цагууд байгаа. Тэгэхээр тэрийг ашиглавал их зүгээр гэж би бол өөрийнхөө жишээн дээр харсан. За, надын жишээн дээр бол яасан бэ гэхээр эхлээд үндсэн сул цаг нь бол байнга гарах боломжтой найдвартай гардаг сул цаг нь өдөр болгон хүмүүс 13 цагаас цайндаа ордог те. Тэгээд цайндаа орохын тулд очиод хоолоо захиална. Тэгээд хоол гартал нэг 15 минут хүлээдэг тийм байдаг. За тэгээд хүлээхтэй хүмүүс одоо хоорондоо юм ярина ингээд ерөнхийдөө жоохон тийм үр бүтээлтэй биш тэрийг өнгөрүүлж гинэ гэж бас харж болно. За миний хувьд бол тэгж хараад яасан бэ гэхээр тэр 15 минутанда өглөө нь битсэн одоо флаш карт буюу шинэ үгийн жагсаалтаа ингэж сэргэж хардаг байсан. Тэгэхээр сэргэж харах үндсэн одоо 15 минут яг цөм 15 минут тэнд гарчиж байгаа. Гэхдээ надад дахиад 2-15 минут хэрэгтэй. Тэгэхээр түрүүний ярьсан сэргэж ингэж харахын тулд эхлээд бичиж тэмдэглэх хэрэгтэй болно. Бичиж тэмдэглэхийг бол яг өглөө нэг чадвал ажил дээрээ 15 минутын өмнө ирээд одоо бичиж тэмдэглэждэг байсан. Бүр чадахгүй зарим үед хоцроо төгжрэлтэй таарвал яг нөгөө цайнд орохоос өмнө ч юм уу зориуд одоо ажиллаа шахаад дуусгаж жагаад цайнд орохоос өмнө 15 минут гэлс бичээд бичснийг нөгөө хоолоо захиалсныхаа дараа бас нэг гүйлгээ тарах гэдэг. Тэгэхээр ямар ч сан цайны цагаас өмнө би тэр үгнүүдээ бичих ёстой гэдэг тийм дохио надад байна гэсэн үг. Тэгээд тэр одоо бичигдснээр дараагийн одоо үндсэн яаж ч байсан гардаг тэр 15 минут бол цайны цагийн 15 минутыг бол ашиглаж болж байна гэсэн. За ингээд 30 минутыг өдөрт зарцуулж байгаа нь. Тэгээд дахиад нэг 15 минутыг хизээ гаргадаг гэсэн бэ гэхээр хүн ингээд одоо автобусаар гэрлүүгээ харж болно. Эсвэл одоо өөрийнхөө машиныг төгжрэлд явж болно. Эсвэл одоо хүний машин цуухаа явж болно. Тэр үедээ ер нь одоо замд одоо 20-30 минут явлаа гэж бодоход 15 минутанд нь ингээд одоо хүнтэй яриангаа ч юм уу тэрийг ингээд сэргийг тарчаар өдөрт тэр одоо тухайн үг гэдэг нь бол дунджаар 50-аас 200 үгийг нэг өдөрт цээжилдэг байсан. Мэдээж одоо зарим өдөр нь 50, зарим өдөр нь 200, зарим өдөр нь бүр 3, 4 ч юм уу те. Тэгээд нийлээд жилд 11 мянган үг болсон. Тэгэхээр яг одоо тийм нийтдээ 15 гэдэг 45 минутыг өөртөө гаргаж чадвал нэг жилийн дотор 11 мянган үг бол цээжлэх боломжтой байна гэж би дүгнсэн. Тийм учраас та бүхэн өөрсдийнхөө зуршил өдөр тутмын тэр одоо рутин гэж ярьдаг те өөрийнхөө тэр хэм маягийг ажиглаад сул те харамсахгүй англи хэл сурахад зарцуулахад нэг халаглаад те одоо өөрөөс нь маш том гарч байгаа юм шиг санагдахгүй мөртлөө хүнийг бас ингээд төвлөрөхөд тус болох тэр хинч саад болохооргүй нэг 15 минутыг олоод тэгээд тэрэндээ англи хэл сурах цагаа одоо оруулж чадвал ер нь ингээд тогтмол хэм маяг тогтмол хэм маяг тогтцоор за эхний нэг одоо мянган үг бол
нэлээдгүй бас тэр зуршлыг суулгах гэж хэцүү болно. Тэгээ эхний 1000 үгээ нэг одоо 3-7 хоног ч юм уу ингээд яаж хийж байгаад хийгээд дуусгах хэрэгтэй. Тэгээд 3-7 хоногоос цаашаа буюу хүнд одоо зуршил тогтоод зуршилна. Тэгээд одоо тогтмол үйлдэл болоод англи хэл цээжлэх одоо тэр зуршилтай хүн бол 1 жилд 11,000 үгийг цээжлэхэд асуудалгүй болно гэж бодож байна. За өнөөдөр тэгээд би та бүхэнтэй өөрийн 1 жилийн дотор 11,000 үгийг цээжлэх тухай одоо туршлагыг хуваалцлаа. Тэгээд энэ бичлэгний доод талд би зарим нэгэн одоо тэр одоо 4,000 үгийн одоо жигсаалтын их сурвалжуудыг байршуулъя. Дараагийн бичлэгээр миний хувьд энэ 11,000 үгийг цээжлэхдээ флаш картууд ашиглаж исэн. Тэгэхээр ямар флаш картуудыг ашиглаж болох вэ? Уламжлалт, дижитал, за тэгээд миний инженеринг хийсэн одоо инженерийн гараар сэтгэлгээгээр харж боловсруулсан жоохон одоо миний хувьд бол дэвшилттэй гэж бодож байгаа тэр өөрийн зохиосон флаш картын аргыг та бүхэндээ хуваалцъя гэж бодож чинь дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.